тулай гэдэг өвчин өөрөө үений өрөвсөлт өвчин мөн. Гэхдээ энэ илүүтэй үндсэндээ бодисын солилцооны эмгэг. Дэлхийн нийт хүн амын 57 сая орчим хүн тулаатай. За тэр дундаа 15-аас 39 насныхан 14%-ийг шинэ тохиолдлоор зохиолж байна. Анхны нөгөө тулай дайрлага боллоо. Тэр эмчилгээг зөв эхлэх нь их чухал. За үзэгч таны энэ өдрийн амар амгалан айлтгаж байна. Health Insider podcast дараагийн шинэ дугаараа хүрэх гэд бэлэн боллоо. Дэлхийн хүн амын 30-аас 40% нь үе мөчний ямар нэгэн зовёртой гэсэн судалгаа байдгийн байна. Ревматолог буюу үе мөчний төрлийн өвчнийг монголчууд бид нар хэрх гэж орчуулад байдаг юм байна. За дэлхийн ангаа ухааны салбарт өнөөдрийн байдлаар хэрхийн төрлийн 210 өвчин бүртгэгдсэн гэсэн судалгаа байна. За өнөөдөр би улсын 1-р төв эмнэлгийн хэрх үе судлал, үе сэргээх төвийн эмч, ангаа ухааны магистр Хулантай энэ талаар тодорхой ярилцсан. За бид хоёрын хувьд үе мөчний өвчлөл хэрх за тэр дундаа монголчуудын дунд хамгийн түгээмэл байдаг тулай гэдэг өвчний талаар ярилцахаар бэлтгэсэн байгаа. За тулай гэдэг өвчнийг бид нар бол эртний хаадын өвчин гэж ярьдаг. За энэ нэршлэрээр нь сонсох юм бол илүү ойлгомжтой, танил сонсогдож магадгүй. За өдрийн мэнд хүргэе танд. Сайн байна, өдрийн мэнд хүргэе. За ревматолог гэдэг үг бид нар бол монголчлоод нэг хэрх гэж орчуулад байх шиг байгаа. Тэгэхээр хэрх гэдэг маань өөрөө үе мөчний өвчин юм уу? Ревматолог гэдэг нь өөрөө ямар ойлголтын тэгээд энэ талаар бид нараас яг нэг тодорхой нарийн дэлгэрэнгүй ойлгомжтой мэдлэг жохон тутмаг дээрээс нь эндүү ташаа буруу ойлголттой явах нь нийтлэг юм шиг санагдаад байдгийг. За телевиз үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Хулан гэдэг. Би Оросын албаны улсын Санкт-Петербургийн Павловын нэрэмжит ангаа ухааны их сургуулийг хүний их мэргэжлэр төгсөж дараа нь Монголдо улсын 2-р төвлөгийн дотрийн их эмчийн үндсэн мэргэжлийг улмаар улсын 1-р төвлөгийн хэрх үе судлал буюу ревматологийн нарийн мэргэжлэр тус дүүргэж одоогоор улсын 1-р төвлөгтөө хэрх үе судлалын эмч буюу ревматолог эмчээр ажиллаж байна. За ревматолог гэж яг юу юм бэ? Хэрх үе судлал гэж яг юу юм бэ гэдэг ингээд асуугаад байна те. Тэгэхээр за ревматолог гэдэг нь бол яг монгол нэршилтээрээ бол хэрх үе судлал гэж орчуулагдаад байгаа. Хэрх үе судлал яг 3 үгээр орчуулдаг. Тий, хэрх үе судлал гэдэг. Үе судлалын эмч гэдэг. За яг олон улстай бол ревматолог нэршлэрээ байдаг. Англи, Орос, Франц, Герман бүгд ревматолог гэдэг нэршлэрээ байдаг. За ревматолог нөө гарал зүйн хувьд энэ үгний гарал зүйн хувьд бол утгатай. Ревма гэдэг нь болохоор урсгал гэсэн утгатай. Грек үгнээс гаралтай юм. Логис судлал бүгд мэдж байгаа тийм. Тэгэхээр шууд утгаараа бол урсгалтай холбоотой өвчнийг судлах шинжлэх ухаан. Буюу эртний ангаах ухаандаа бол одоо үеэр өвдөх, хавдах өвчнийг биеэр муу шингэн урсантай холбоотой үүсдэг гэж бүр тайлбарладаг байсан. За одоо орчин цагт болохоор тархлаа тогтолцоо. Холбогчид үе мөчтэй холбоотой ийм өвчлөлийг судалдаг, оншилдог, эмчилдэг, хяндаг шинжлэх ухаан гэж ойлгож болно. Бас өргөн ойлголт тий, өргөн ойлголт. За тэгэхээр энэ ревматолог гэдэг салбар өөрөө үе мөчөөр өвдөх тийм ээ хавдах за булчин холбогчдын эмгэгээс гадна дархлаа тогтолцооны алдагдлын улмаас үүссэн системийн өвчнүүд гэдэг ингээд бүлэг өвчнүүд 100 гаруй төрлийн олон эрхтэн тогтолцооны өвчнүүд хамрагдаж байдаг. Нөгөө аутоиммуны өвчин тий энэ дотроо бас багтаж байгаа байхгүй юу? Монголчуудын хамгийн сайн мэдэх нь хэрх тулай байгаа л болохоос биш цаашаага бүр маш олон нарийн төвхтэй онцлоход төвхтэй ийм системийн өвчнүүд бол бүрэн багтж байдаг. За хэрх үе судлал гэж байна. Хэрх гэдэг үг маань өөрөө бас яг юу хэлээд байгаа юм бэ? Хэрх гэдэг үг нь одоо тэр нэг урсах, шингэн урсгалтай холбоотой өвчин гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хэрээд хисээд байна гэсэн утгатай л орчуулагдсан юм шиг байгаа. Тий. Миний бодлоор шүү энэ гэхдээ.
Ярилцлага ихэнд хэлсэн те хоёлаа энэ одоо тулаа гэдэг өвчин дээр бол илүү жоохон тулгуурлаж энэ өвчний талаар мэдээлэл өгөхийг зорих болно гэд тулаа гэдэг өвчин өөрөө энэ ревматологийн буюу хэрх үе мөчний энэ өвчний нэг одоо дотор нь багтдаг нэг салбар нь гэж ойлгосон. Нэг төрөл нь гэж ойлгосон. Энэ тулаа гэдэг өвчин ер нь яг ямар яадаг өвчин юм бэ? За тэгэхээр ерөнхийдөө ревматологийн салбар шинжлэх ухаанд түрүүн миний дурдсан тийм ээ өвчлөлүүд аутоиммуны өвчин, үеийн өрөвсөлт, хэрэг тулаа гэдэг энэ өвчлөлүүд дундаас тулаа гэдэг өвчин бол одоо монголчуудад илүү ойлгомжтой одоо мэддэг тийм ээ. За тий ойрхон. За тэгээд тулаа гэдэг өвчин өөрөө үеийн өрөвсөлт өвчин мөн үү? Гэхдээ энэ илүүтэй үндсэндээ бодисын солилцоо нэмгэг. Бодисын солилцоо. За тэнгууд бодисын солилцоо гингүүт яг юу гэсэн үг юм бэ гэ. Надаас нэг өвчтөд яг амлалтаар дээр байж хаад бодисын солилцоо гэдэг ер нь яг бодисын солилцоо гэж юу юм бэ гэж асууж байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр нь би хэлсэн л дээ. Тэгээ ер нь бол бодисын солилцоо гэдэг нь өөрөө бидний бие организмд явж байгаа тэр чигээрээ энерги болон химийн уруулахгүй. Энерги болон химийн уруул. За тэгэнгүүт энэ энерги химийн ургал нь тулаатайгаа яаж холбогдох юм бэ гэхээр зөвхөн тулаа дээр л би бодисын солилцоо ярих гэдэг шүү дээ. Өчнөө олон төрлийн бодисын солилцооны өгүүд байгаа. За тэгэнгүүт пурин гэд бодис байгаа. За пурин гэдэг нь өөрөө азот агуулсан органик нэгдэл. За тэгэнгүүт бидний энэ удамшлын мэдээллийг агуулдаг ДНК, РНК гэж ярьдаг те тэрийг одоо босголцдог нэгсний барилгын блок гэж ойлгож байна. Пурин гэдэг бодис. За тэнгууд пурин гэдэг бодис задрахдаа эцсийн бүтээгдэхүүн нь шээсний хүчил болж бөөрөөр гадагшлагдаг. За тэнгууд хүний биед хэвийн хэмжээнд энэ шээсний хүчил юу байж идэг байх нэ. За тэнгууд тэр пурин гэдэг бодис нь их хэмжээгээр задраад нөгөө шээсний хүчлийг чинь давхар их үүсэх гэдэг шүү дээ тий. Ингээд хэвийн хэмжээнээсээ их болоод ирэнгүүт нөгөөдөг чинь биеэр ингээ урсаад ингээд байж хэвстэй байтал таст хэлбэрээр хоорондоо хуримтлагдаж эхэлдэг. За таст хэлбэрээр хуримтлагдаж эхлээд хүндийн хүчээрээ илүүтэй шагаан үе, хөлний эрхийн урууны үеийн дээр хуримтлагдаад тэнд үрвслийн процессууд үүснэ. Үүсэнгүүт тэнд асар их өвдөлт өгнө шүү дээ тий. Энийг л тулаа өвчин гэж хэлээд байгаа байхгүй. Гэхдээ тулаа өвчин зөвхөн шагаан үеийг, зөвхөн эрхийн хурууны үеийг хамарсан байна гэсэн ойлголт байхгүй. Ямар ч үеийн дээр таарч болно. Манай амлалтаараа үйлчлүүлж байгаа хүмүүсийн энэ эрхийн хурууны үе ч юм уу тий, тохоо үеийн дээр ч юм уу ингээд янз бүрийн газар хэрэг хэсэж ингэж хавддаг. Гэтэ тэрийг бусад үеийн өрсөлт өвчнөөсөө ялгааншлах нь чухал байдаг. За тэгэнгүүт шээсний хүчил гэдэг юм чинь юм яриад шүү дээ. Шээсний хүчил гингүүд нөгөө ард иргэд шээсэнд байдаг хүчил гэж ойлгоод байдаг. Тэгж сонсогдож байна. Тий, яг тэгж сонсогдож байгаа. Тэгэхээр ялхлаар энэ үгүй цуснд шээсний хүчил хэмжихийг хэлээд байгаа. Цуснд шээсний хүчил байхыг хэлээд байгаа байхгүй. Цусан дотор тэгэхээр байдаг зүйл байх нь уул. Тийм, хэвийн хэмжээнээсээ хитрээд тэр нь таст хэлбэрээр хоримтлагдаад тэнд дархлааны эсүүд очиж өрөвсөл үүсгээд ингээд тулаа өвчин болох гэдэг нь шүү дээ. За тэгэнгүүт цусан дахь шээсний хүчил ихссэн болгон бас тулаа биш байхгүй. Цусан дахь шээсний хүчил ихссэн болгон тулаа биш. Энэ өөрөө маш олон механизмаар цусанд шээсний хүчил ихсэж болдог. За жишээ нь хүний метаболик синдром тархалттай холбоотой чихрийн шижин өвчин. Чихрийн шижин өвчин тулаа хоёр ер нь л баг ойролцоо механизмаар явагдана шүү. За тэгээд бөөрийн хархаг дутагдал, за элэгний үйл ажиллагааны алдагдал, даралт ихсэлт гэх мэтчлэн энэ олон механизмын үр дүнд цусан шээсний хүчил бас ихсэж болдог байхгүй. Тийм. Тэгэхээр бодисын солилцооны хямралаас үүдэлтэйгээр үе мөчийг өргөсүүлж байгаа өвчин гэж ерөнхийд нь ойлгож болно. Тий. Цусан дахь шээсний хүчил ихссэн тэр түрүүнд чи миний дурдаад байдаг энэ бодисын солилцооны үүдлийн мөгүүд байгаа шүү дээ, тий. Эднэр гиперурик юм. Цусан шээсний хүчил ихссэн байдал гэдэг бүр тустай юм онш байдаг байхгүй. Манай ICD кодонд тийм. Тэгэхээр тулаа өвчнийг яг үнэхээр энэ тулаа өвчин байна гэж оншилж батлахын тулд эмнэлзэн завир шалгуурт заавал хүрсэн байх хэрэгтэй. Эмнэлзэн завир.
За тэгээд өөр бусад нөгөө нэг юмнуудаа харна л да. Тэгээд тулай өвчнийг бол онцлно. Дурдсанчлан хаадын өвчин гэж ярьдаг гэсэн. Тэгээ хаад ноёдын өвчин магадгүй эртний хаад ноёдууд өөх тос ихтэй одоо пүрийн гэдэг боц ихээр агуулгдсан улаан өнгийн мах иддэг ч юм уу тийм одоо тэр үедээ л тансаг зэрэглэлийн хэрэглээтэй байсан юм шиг байгаа. Тэгээ дээрээс нь загтууруулахундаа ямар нэгэн байдлаар хэрэглэдэг хөдөлгөөнгүй байдаг ч юм уу. Тэр үднээс бас хаадын өвчин гэж нэрлэдэг байсан болов. Аха. За харин дээр үед бол тэгж нэрлэдэг байсан гэл яриад байдаг. Одоо л орчин үед бараг эсэргээрээ амьдралын буруу хэв маягтай. Би бол ингэж боддتي тулай өвчин өөрчлөгдсөн гэхээсээ илүү амьдралын хэв маяг эрт өөрчлөгдсөн гэж бодогддог. Амьдралын хэв маягаас үүдэлтэй, буруу амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчин болоод байгаа байхгүй. Пүрийн гээд нөгөө бодис чинь өөрөө 70% нь биедээ дотроо өөр үүсдэг байхгүй. Нөгөө ДНК, РНК-гийн илэрчлэлтээс шалтгаалтай. Үлдсэн 30% нь бид нэр гаднаас экзоген байдлаар буюу хоол хүнсээр авдаг. Тий, хоол хүнс дотроо илүүтэй улаан мах. Одоо нэг пүрийн агуулсан хүнсийг ярих гэдэг шүү дээ. Би улаан мах. Улаан махан дотроо хоньны мах, үхрийн мах илүү пүрийн агуулсан. За загсны мах, сардина гэдэг энэ загсны мах бол пүрийн агуулсан, пүрийн бодис агуулсан, их хэмжээгээр агуулсан. За тэгээд фруктоз агуулсан энерги ундаа тий фруктоз агуулсан энерги ундаа иймэрхүү хоол хүнснүүд хөвчлээ багтдаг. Амьдралын буруу хэм маягаас үүдэлтэй гэж байна л да. Одоо тэр яг амьдралын буруу хэм маяг гэдгэнд нь одоо юу арах вэ? Ямар хэм маягуд арах вэ? Одоо орчин үед дээр үед бол хаадын өвчин гэж яриад шүү дээ тий. Тэгээд ер нь бол бас дээр үедээ 45 наснаас хойш эрэгтэй хүүсэн давмгай бодисын солилцоо дааширсантай холбоотой үүсдэг өвчин гэж үздэг байсан тулайг. Тэгтэл одоо орчин үед бол илүүтэй сүүлийн судалгаан дээр би харж ирсэн. Ер нь дэлхийн нийт хүн амын 57 сая орчим хүн тулаатай. За тэр дундаа 15-аас 39 насныхан 14%-ийг шинэ тохиолдлоор занхилж ийн гэдэг. За тэнгууд залуу хүмүүст яагаад үүсэт байна гэдэг ингээд бүх талаас нь ингээд бодоо судалгаа уншаад ингээд үзэнгүүт ер нь хооллолтын хэв маяг илүүтэй барууны хэв маягийн хоолттой болсон. Нөгөө фаст фуд, хай протеин диет ч юм уу те. За тэгээд энерги ундаа, газтай ундаа иймэрхүү тэгээд дасгал хөдөлгөөний хомсдолтой. За тэгээд тархалттай холбоотой те. Гэх мэтчлэн энэ зүйлээс одоо илүүтэй хамаарад байгаа болов уу гэж харж байна. Хоригдсан хоол хүнсний жагсаалтуудыг харахад сувтруулганда тэр дотроо шар хэрэг гисэн байсан л. Шар илүүтэй пүрийн агуулсан л байхгүй юу? Пүрийн найрал, пүрийн найрал өндөртэй. Өндөр эрсдэлт, өндөр зэрэг пүрийн агуулсан гэдгээр нэгт бичигддэг шар хэрэг. Дараа нь улаан дарс. Тэгээд арх. Тэгээд сөөж өтер гэдэг. Манай дээр нэг хянагддаг тулаатай хүн би өдөр болгон 10 пив оройтой удаг. Тэгээд сөөж ууж болох уу гэнэ. Асууж тэгээд ер нь спиртийн төрлийн эмчил бол ямар нэгэн байдлаар шууд нөлөө үзүүлэхгүй ч гэсэн цаагаараа механизмаараа цусан дагшээс нөхцөлийг ихсэхэд бол нөлөөлөх байхгүй. За одоо тодорхой хугацааны өмнө те нэлээд хэдэн жилийн өмнө гэрчил та яг хугацааг нь байсан мэдэхгүй болохоор тэр үед бол 40-оос дээш насны эрэгтэйчүүд, за цэвэршилтийн наснаас дээшээ гарсан эмэгтэйчүүд одоо төлхүүн тулаа гэдэг өвчнөр өвчлөлдөг байсан гэсэн мэдээллийг би харсан. Гэтэл ингээд сүүлийн үед миний эрийн тойронд ч гэсэн дөнгөж 30 гарч байгаа насны эмэгтэйчүүд бас энэ өвчний оншийг авсан тохиолдол илрээд байна л да. Тохиолдоод байна. Энэ бол та амьдралын хэм маягтай цэвэр холбоотой гэж хувь одоо эмчхүүнийхээ зүгээс ажиллаж байна уу? Үгүй. За бас олон ойлголт байгаа. Тий амьдралын хэв маяг ихэнх тохиолдолд нөлөөлөх хэдий ч хэрвээ 30 наснаас доошогоо тулаа өвчин онцлогдож байгаа бол энэ удамшлын гаралтай байх боломжтой. За удамшлын урат 1 глют 9 гэд генүүд байдаг байхгүй. Тэр гений өөрчлөлттэй холбоотой хүмүүст ихэвчлэн тулаа өвчин үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Гэхдээ тулаа манад нэг тэр генийг лабораторийн тестээр байхгүй үзэх боломжгүй.
тий генетикийн лабораторид илгээх гэдэг шүү дээ тий шинжилгээ утасны шинжилгээг тэнгүүд бид нар нөгөө нэг таамаг төвшүүлнэ илүүтэй 30-аас доош наснд тий тулаа өвчин хүмүүсэд тэгээд ялангуяа залуу эмэгтэй дээ шүү дээ эмэгтэй хүнд яагаад тулаа өвчин ер нь эрэгтэйчүүдээс ховор үүсдэг вэ гэхлээр эстроген даврын нөлөөллөөр баггүй эмэгтэйчүүд байдаг эстроген даврын нөлөөллөөр ураат үүсэх нөлөөлөл бага байдаг байхгүй ураат тэгэхээр ураат гэдэг нь нөгөө миний түрүүч яриад байгаа талстай хэлээд шүү дээ тэгэхээр эмэгтэйчүүдэд 30-аас доош наснд тэр ген өөрчлөлттэй боломжтой нэмэх нь тэрийг бид нэр үзэж чадахгүй наад захын ямар шалгуураар үзэж болох вэ гэхлээр ах トゥ хамаатансад өөрийнх нь те төрлийн аав ээж ахт нь ер нь тулаагаар өвчлөлдөг бол тэр удамд нь 2-4 дахин эрсдэл байгаа л байхгүй. Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү олон тохиолддог гэж байна. Ер нь одоо хэдэн эрэгтэй тутам нэг эмэгтэй гэдэг ч юм уу тийм эмэгтэйчүүдэд тохиолж байгаас хэд дахин их эрэгтэйчүүдэд байдаг гэдэг ч юм уу тийм судалгааны тархаврын одоо ер нь 10-ыг харьцаатай. Тийм эмэгтэйчүүдэд тий 10 тохиолж байгаа эмэгтэйчүүдийг ч юм уу тий ер нь ховор. Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд бол нөгөө ёстой тааврын солилцоотой холбоотой цусан дах шийсний хүчил ихссэн тулай бас үүсэх боломжтой байхгүй. За тулаан өвчний үед одоо хүний биед илрэх шинж тэмдэг өвдөлтүүд нь ямар байдаг вэ? Одоо жишээ нь би тулаан өвчнөр өвдсөн байлаа гэж бодоход надад ямар өвдөл шинж тэмдэг илэрсэн тохиолдолд би за ер нь ревматологийн эмчид үзүүлэх ёстой юм байна гэж ойлгох бай. Гэж бодох бай. Ер нь маш хүчтэй өвдөлт илэрдэг. Яг үеийн дээр. Тэгээ нөгөө талс торимлогдчихад байна шүү дээ. Тэнд дөрвөслийн процессыг болчоод байна. Маш хүчтэй өвдөлт өгдөг. Тэрнгээр өвдөлт өгөх юм байна. Хурц атак. Яг тулаан өвчний хурц атак бол маш өвдөлттэй. За амлалтаараа бол ер нь эрчүүд нөгөө ялангуяа өвдөлтийн рецептор өндөртэй орилол ороод ирдэг. Ер нь. За тэгээд шагаа үе ингээд доголцсон орилоод ирвэл за тулаа гэж бид тэр ордог. Тэгэл тэгээд тэрнгээр хүн явхад баг ингээд сик гэдэг өвдөх хэмжээний. Тийм хурц яг хурц атакийнхаа үед бол тийм өвдөлттэй байдаг. Тэгээд үений өрсөлд өвчин дундаас ялгана л да бид нар ялгана асуумжийг аавн тий амьдралын хэм маяг характарсны хэрэглээ. За энэ анхудаа ингэж хавтж гин өмнө нь бас ингэж хавтсан уу? Анхуд өмнө нь ингээ ямар нэгэн байдлаар бас хавтчаад өвчин амдаах юм ууга зүгээр болсон байж болно шүү дээ тий. Тэгэхээр за өмнө нь ямар нэгэн хавталтын түүх асуумжтай юм байна. За бусад өглөөний хөшрөнг халууралт байгаа мó тий гих мэтчлэн өвчнөө асуумж лабораторийн шинжилгээнд дээр үндэслэж өөрөө тулаан өвчний оншийг тавьж цаашдын эмчилгээ болон хяналтыг хийдэг. Ганцхан тулаан өвчнөөс гадна манай дээр хэлээд байгаа шүү дээ ревматоидны полиартрит хэрэг төс үений өрсөлд өвчин. За тэр реактив артрит, уралд артрит, хайрс дүлтнээс шалтгаалтай артрит, үений өрсөлүүд, барьцалтай спондилит, за нөгөө системийн чонон хөрвөс, системийн склеродерм буюу тогтолцооны хатуурал, вегенери өвчин, за тэгээд насан туршид стилийн өвчин гэх мэт маш олон төрлийн үе мөчөөр өвдөж, хавтаж, за бусад өөр эргэтэн тогтолцооны шинж тэмдгээр илэрдэг өвчнүүд байгаа. Тэндээс ялхан онцлох нь нөгөө нэг өстой эмчинтэй асуумж лабораторийн үзүүлэлт бүх ур чадварууд шаардна л да. Системийн чоног хөрвөс гэ системийн өвчний талаар тайлбар асуух гэдэг тийм. Тэнгүүд ердөөсөө яг тэгн ингэн гэсэн характер байхгүй. Маш хэцүү. Бүх эргэтэн системээр илэрч болно. Нүд аргах, ам хатах, салстууд хуурайш хүртэл системийн өвчний нэг шинж тэмдэг байхгүй. Нүд аргаал яваад байдаг хүн тусаалга тусаагаал байдаг тийм. Ам хатаал байдаг. За сахартай юм баг та гэл сахарын шинжилгээ хөр зүгээр. Шалтгаангүй халуураал байдаг. За халуур ханаа түрэл халуурсан бэлгүүдээ гэл ингээл антибиотик угаадч зүгээр болдгоо. Бусад эмчилгээ хийгээд эмнэлэгт хэвтээдч зүгээр болдгоо. За арьсан дээр баахан тууралт гарлаа. Арьс судлалын үндэсний төв мөө ингээл баахан явдаг. Ингээд маш олон эргэтэн системийн тогтолцоогоор ингээд илэрдэг. Аутоиммуны өвчин бол. Яг ийм шинж тэмдгүүд илэрлээ. Ингээд системийн өвчин юм аа гэж хэлэхэд бол хэцүү. Сүүлийн үед энэ системийн өвчлөл бол маш их болж байгаа. Маш их. Энэ яг онцлогоо шинжилгээ сайжирсантай ч холбоотой гэж магадгүй. Хүмүүсийн бас нөгөө нэг те амьдралын хэмэд. Ер нь бүх өвчлөл, хавтрын өвчлөлч тэр те бусад бүх өвчлөл юм эцсийн эцэст явж байгаад суурь нь амьдралын хэм маяг. Хооллолт те зөв амьдралын хэм маягтай л холбоотой байх гэдэг.
Тулаан өвчнийг бид нар хайхрамжгүй хандаад ингэжил байдیں۔ Гэдэг ч юм уу тий. Ингэж хандаад яваад ах юм бол хүндрэл нь яаж илэрдэг вэ? За хүндрэл нь тулаан тофус гэдэг. Тофус. Одоо архаг тулаа тий. Архаг тулаа гэхээр ер нь олон жил болчиход байна шүү дээ. Олон жил болсон тулаа тофус гэхлээр үеийн дээр ураатын тавснууд хуримтлагдаад маш том зангилаа үсгэж эхлэдэг. Тэр нь өөрөө үений деформац өөрчлөлт гэхээр үений бүтцийн өөрчлөлт үзүүлэх гэдэг. Үеинд бүтцийн өөрчлөлт үүсгэхээр ямар сайн байх вэ тий? Хүний ингээд наад захын амьдралын ингээд нөгөө өөртөө үйлчлэх чадвар алдагдаж байгаа байхгүй. Амьдралын чанар дагаад муудаж штэ тэрийгээс дагаад. За тэгээд ер нь архаг тулаад ямар юунд хүргэдэг вэ гэдэг штэ тий. Бөөр гэмтэн. Ер нь даралт ихсэлт бөөрийн архаг дутагдал, чихрийн шижин, тулаа бүгдээрээ хоорондоо холбоотой. Дөнгөж анх онцлогдож байгаа өвчтөн болгондоо би энийг хэлдэг. Та одоо таны анх удаагийн те сэдрэл, анх удаагийн дайрлага, тулаан дайрлага. Анх удаа танд тулаан өвч онцлогдож байна. За та цусан дах шийсний хүчлээ хэвийн хэмжээнд барьж амьдралын хэв маягаа зохицуулснаар олон өвчлөлөөс та хамгаалах боломжтой шүү. Даралт ихсэлт гэдэг өвчнийг мэдхүү та. Даралтны муудгүй гэсэн уудгүй яванда таваадаг болно шүү. Сахартай та яванда болно шүү. Бөөрийн архаг дутагдал, диализ аппаратанд та яванда ордог болно шүү. Тийм учраас ер нь тулаа өвчнийг маш сайн хямжих нь чухал. Тэгээ тулаа өвчлийг сэдрэхгүй те хяналтаа тогтмол хийлгэж, тогтмол эмээ ууж ингэж чадах юм бол та олон архаг өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой гэж зөвлөдөг байхгүй. Эмчилгээнд дээр харин бас танаас ингээд тодорхой асуумаар байна л да. Ер нь эмчлэгдэх магадлалтай өвчин ер нь бүрэн эдгэрнэ гэж байх уу? Бүрэн эдгэрдэг өвчин бол биш. Харин бүрэн хяналтанд оруулах боломжтой өвчин. Тэг ремис байдалд буюу намжимал байдал бүрэн хяналтанд оруулах. Анхны нөгөө тулаа дайрлага боллоо тэр эмчилгээг зөв эхлэх нь их чухал. За тэгээд тулаагээд оншилчлоо, шаардлагатай эмчилгээ бичлээ, хяналт хийлээ. Сүүлийн 1 жил дахиж тулаа сэдрээгүй буюу тийм гэж хавтаагүй тий хавтаагүй тэр хүн маш сайн хоолны дэглэм амьдралын хэм маяг жин хассан байна, биеийн жин индекс нь сайжирсан байна тий архины хэрэглээ байхгүй байна гэх мэтчлэн ийм юмнууд одоо шалтгаалах юм сайн юмнууд байж чадах юм бол ремист байдалд орцсон байна гэж үзээд яг уу эми эмчилгээг хасаад ойрхон хянах боломжтой. Ойрхон хинжээж ер нь характерыг ойлгоно л да. Тий. Бусдаар бол хэрвээ үнэхээр тулаан онцлогдсон цусан дах шийсний хүчилтэн дээр явдаг л бол тогтмол тэр эмийг уух хэрэгтэй. Харин дунд нь эмээ салгартуулаад ингээ хаяад хяналт байхгүй улмаас тулаан сэдрэл нь харин ойрхон болдог. Тавтамж нь ойрхон. Тулаан сэдрэл дайралт гэдэг нь нөгөө хурц өвдөлтөй хэлээд. Тийм, хурц өвдөлтөй хэлээд. Тэрнгээр явхад өвдөх. Тэр өвдөлтийг хэлээд байгаа. Тулаан өвчнийг тэр хяналтанд байлгах гад эмчилгээ дээрээс нь одоо хоолны дэглэм маш чухал байдгийн байна гэж би ойлгосон л та нөгөө энэ ярилцлагыг бэлтгэх гээд тулаан өвчтэй хүмүүсийн группт орсон л та би. Ер нь бол хоолтын тал дээр цагаан бах төлхөө дахианы бах байх гэдэг шүү дээ. Дахианы бах. Загсны мах тий. Загсны мах дундаа гэхдээ сардиныг оруулахгүй. Оруулахгүй тий. Ачраа ус жилөөнийг бас тийг загс байд юм аа. Тэгээд загсны мах дундаа идэж болох нь цэнгэг усны загс. Цэнгэг усны үлгэрийн мэт тий. Монголчуудын хувьд болж байгаа юутай. Тэгээд ногоо навчтай ногоонод тахгүй юу? Идэж болох хүнснүүд. Ногоо навчтай бүх төрлийн ногоо болно. Жимсэн дундаас ер нь их жимс бол болно. Гэхдээ фруктоз агуулсан ус үзэм мангоч гэдэг юм уу те иймэрхүү юмыг нөгөө фруктоз чинь нөгөө пүрийн пирамидины солилцоог явах гэдэг шүү дээ те эдгэрийг бас хязгаарлах хэрэгтэй л гэдэг. Ер нь энэ үеийн өрөөсөлд өвчин хэрэг тулаа системийн өвчнүүд сүүлийн үед маш их онцлогдож байгаа юм байна. За манад улсын 1-р төвлөлөгт хэрэг үе судлалын 3 амбулатор зэрэг ажилладаг. 3 амбулатор гэдэг нь нэг амбулатор нь өдөрт 48 хүн үзнэ. 48-ыг 3-аар үржүүлэхлээр 140-50 хүн дунджаар өдөр болго үздэг. Тийм өдөр болго үздэг. Ачаал өндөртэй. Ачаалал тийм маш өндөртэй. За тэгээд үеэр өвдөөд ирсэн манай амбулатороор хөр хэмээн эргэлдэж байгаа хүн болгоныг бид нар ер нь нээлттэй үздэг.
Тийм нэгдүгээр имлэг бол бас онцлог тий хөдөө орон нутагт ингээд бүх төвийн юу аслагдсан бүсүүдээс ингээд хүмүүс ирж үйлчлүүлдэг. Тэр 2-3 мянган километр ингээд тэр өвдөлттэй тий үений өвдөлттэй тэнд нэмж байхгүй байна. Яагаад байгааг нь ойлгохгүй байна. Тэгэл тэр олон мянган километрийг туулаад нэгдүгээр имлэгтэл нэг байдаг гин. За Монгол Япон байдаг гин гэл ингээд сурагдуулаад ирээл ингээд нь цаг байхгүй байвал бас хэцүү тий. Тэгээ харьцангуй манайх 3 амбалтаар зэрэг ажиллаад бол гайгүй болсон. Гэхдээ өдөртөө бол пүүл одоо хүнээ ингээл дүргэл үзэл ингээд яадаг. Хажуугаар нь тэр хүмүүстэй бас хурдан бид нар нэмэлт цаг оруулаад ч гэдэг юм уу, ирээгүй хүний цагийг цуслаад ч гэдэг юм уу ингээд тусламж үйлчлэгийг аль болох хурдан хүргээд тусалчихсаа л гэж боддог. Тэгээд ингээд 150 хүн чинь одоо өдөрт үйлчлүүлж штэ тий дунджаар 140-150 хүн үйлчлүүлээд талх хувь нь бол остеоартроз буюу одоо ийм яс үений илэгдэл гэдэг ийм яг үений өрсөлд өвчин гэж шууд хэлэхэд хэцүү. Бусад үлдсэн талх хувь нь бол яг энэ хэрэг тулай. Тэгээд бусад системийн өвчнүүдийн ингээ хяналтгийгдээд явж идэг. Бусад орнуудтай харьцуулахад манайх бол өвчлөл сүүлийн үед их онцлогдож байгаа нь магадгүй шинжилгээ онцлогоо шинжилгээтэй холбоотой байж магадгүй. Эрт тэгээд олон одоо бас ихсэж штэ тий. Өвчнөр ихсэж байна. Тэрнтэй холбоотой ч магадгүй. Бид нар ер нь энэ үе мөчний өвчнөөс энэ эрсдлээс нь өөрсдөө урьдчилан сэргийлэх боломжтой юу? Боломжтой. Нөгөө л нэг яриад байгаа амьдралын хэм маяг тий. Энэ аутоиммуны өвчин, энэ тархлаа тогтолцооны алдагдлаас үүдэлтэй энэ өвчин дэлхийн нийтээр ер нь шалтгаан бүрэн тодорхой байхгүй. Таамаглалт хүчин зүйлсүүд нь тий удамшлын генетикийн, эпигенетикийн ингээд орчны хүчин зүйл, амьдралын хэм маяг, стресс, ажлын орчин уур амьсгал, ажлын ачаалал тий энэ бүгдтэй холбоотой идэж ууж байгаа ямар хүнс идэж ууж байгаа тий тэр бүгдтэй холбоотой боломжтой байхгүй. Гинтл нэг өдөр явж байгаа л нэг өглөөс ирлээ үеэр нь хавтлаа системийн өвчин онцлогддог. Тэгээд хүн шоконд орно шүү дээ паник надад яагаад тий тэгтэл нөгөө явж нөгөө өвчин нь эмчлэгдэхгүй байнгын хяналтанд байх шаардлагатай байнгын муух шаардлагатай өвчин байгаад байдаг. Тэгэхээр манай өвчтнүүд ер нь маш эмзэг байдаг. Сэтгэл зүйн хувьд ч тэр ер нь гаднаасаа ингээл болоод байгаа юм шиг харагддаг мөртлөнгөөсөө нэг хүн яваад л нэ тий дотроо л ингээл асар өвдөлттэй явждаг. За тэгэнгүүт энийг одоо хоёулаа бүр айгүй том хүрээгээр л ярих гэдэг юм л да. Энийг дагаад энэ нөгөө манайх одоо яг ингээ хөгжиж байгаа салбар байгаа дээ шүү дээ. Онцлогдоод байна, хүмүүс онцлогдоод байна. Уудаг эмнүүд нь өөрөө дархлаа зохицуулгын эмнүүд гэдэг. Дархлаа зохицуулгын нөгөө эмнүүд чинь манай одоо эрүүл мэндийн даатгал бос эмийн сангуудад тийм хүрэлцээтэй биш. Тэр нь айгүй хэцүү. Тэгээд бид нар бол одоо ингээ аль болох боломжтой ингээд за ийм демарт ийм дархлаа зохицуулгын энэ хүнд болох гээд байна гингүүд тэр сургийг бид нар ингээ гаргадаг. Хувийн автикуудаас тийм юу нэ тент зарагдж байгаа сурагтай та нэг тэндээс очиод асуудаа танд энэ юм байвал нэг арай гайгүй өрөсөлчин багсаад нэг ингээд өглөөний хөшин зовирч арай багсах гээд байна ингмээр байна тэгмээр байна гэд ер нь бол энэ эмийн сонголт эмийн нөгөө тархац те ингээд тэр тал дээр бол айгүй хэцүү байдаг. За үе мөчний одоо жоохон бас л нэг өргөөрөйтэй ярьчих л да хойлоо зөвхөн тулаа гэдэг ахгүйгээр үе мөчний ер нь эмчилгээ тэгээд сүүлийн үеийн одоо шин тутамд хөгжиж байгаа ангаа ухааны салбарт технологи ер нь ямар байгаа вэ? Бас л нөө харьцуулалтаа хийл да тий. Одоо дэлхийн ангаа ухааны салбарт хөгжиж байгаа тэр эмчилгээ одоо үйлчлэгийг манай улсын эмч мэргэжилтнүүд өвчтнүүдтэй хийж чадж байгаа юу? За тэгэхээр яг л одоо энэ дээр нөгөө нэг бид нэр хүмүүсээ онцлоод байдаг тий. Онцлоод бол болоод байна. За Хөх хот руу, Солонгос руу энэ төр хүмүүс явдаг. Энэ өвчнийхээ оншийг ингээд сонсчоод итгэж өгөхгүй те. Үгүй бид нэр гадагшаа явж ингээд оншоо тодруулна гэд. Манайхаас онш зөржсэн тохиолдол бол байхгүй. Байгаагүй юм л. Ер нь өмнө нь гараагүй Хөх хот руу яваад энэ төр харин нөгөө нэг эмийн сонголт эмчилгээний тал дээр илүүтэй нөгөө нэг Солонгосын эмэн, Хятадын эмэн гэдэг юм уу те. Тэр хүмүүстэй илүү сайн үйлчлээд байдаг. Тэгээд илүү одоо гадаадад бол Европын орнуудад биологийн демарт буюу
биологийн тарианууд хийгдчихдэг. Биологийн тарианууд. Энэ биологийн тарианууд бол одоо яг таны асуугаад байгаа нөгөө дэвшилтэд тийм ээ орчин үеийн ийм үнэхээр бүр нөгөө үндсэн механизмд нь очиж үйлчилж байгаа юмнууд аахгүй. Байнгын эмийн хэрэглээтэй байх өөрөө маш их гаж нөлөөтэй. Ходоодонд ч тэр тэгээ манай дээр чинь байнгын бас нэг гормоны эмчилгээ шаардлагатай үед бид нар өндөр тунгаар энэ төр авдаг учраас тэрийгээ дагаад нөгөө эмийн гаж нөлөө, ясны сэрэгжилт, за нүдний хараа муудах, судас нарийсах гэх мэтчлэн маш олон ходоодны шархтай гаж нөлөөнүүд гарч идэг учраас ерөн дараагийн тийм төвшөлтөд биологийн тариа, биологийн эмчилгээ рүү ер нь уул нь орч чадчихвэл сайн байхгүй. Гадаадууд, Европтод бол тэр зарчмаар ажилладаг. Өдөртөмжн дээр бол тиймэрхүү байдаг. Монголд бол одоо яг тэр биологийн тийм ард бол байхгүй. Ер нь байхгүй гэж л. Аделимумаб гэх тариа бас сүүлд ороод ирсэн. Тэгээд аделимумаб гэх тариаг нь бид нар ороод ирэхэд бол бас баярлалаа те. Баярлалаа лөө аделимумаб ороод ирчлээ гэл ингэсэн чинь нөгөөх нь өртөг үнэн 2 сая 3 сая ч л. Тий. Угаасаа нөгөө нэг үйлдвэрлэл нь өөрөө үнэтэй. Үйлдвэрлэл нь. Тэгэнгүүт тэрийг чинь хүн 14 хоног дотор нэг удаа насан туршдаа тариулна. Тэгэхээр чин яс хэцүүлээ тий. Ямар хэцүүлээ хүн ер нь тэгж тариулах хүн бол маш ховор байхгүй юу? Ховор. Тэгээд өвчнөхийн төлөө тэмцмээр байдаг. Айтайхан баймаар байдаг, зовиргүй баймаар байдаг. Тэгтэл нөгөө эмийн сонголт нь өөрөө бид нар тэр хүндээ хэлэхэд ч хүртэл хэцүү. Танд ингээд манай ингээд энгийн болон хавсарсан тархлаа зохицуулах юм дийлэхгүй байна, болохгүй байна. Таны үндсэн энэ өөрийн чинь идэвхжил их өндөр юм байна. Одоо ингээд олон эрхтэн тогтолцооны гэмтэл өгөх гээд байна. Тариалвал ормоор байна. Яах вэ гэл ингэнгүүт энэ тариа нь ийм үнэтэй байна гэд үнийг дуулаад хүн за одоо баг өвчнөтэйгээ ингээвлэрэл ингээл те баг тэсэж төвчээл ингээл сэтгэл зүйд нь ямар их хүнд те нөлөөлөл очих уу. Тэгэхээр аль болох одоо нөгөө эмийн сонголт эмийн тэр тариа мараа те тэрийг яг нарийн юм бас би сайн мэдэхгүй байна л да. Тэгэхээр үл мэндийн яам одоо бодлого зохицуулт тийм юмар бас дэмжиж өгчүүл бас сайн л. Энэ төрлийн эм тарилаа нөгөө нэг даатгалын хөнгөлөлтөнтэй юм жагсаалт багтдаггүй юу? Яг тариа бол багтахгүй байхгүй. Эмийн сонголтуудаас бол ганц тархлаа зохицуулах юм метатрексат гэдэг юм байдаг. Тэр нь гэхдээ бас айгүй их тасарнаа. Тэнгүүд тасрангуут нь нөгөө хүмүүсийгээ бид нар одоо нөгөө ховор юм групп дээр хүртэл өөрсдөө бид нар бичсэн шүү дээ. Метатрексат хаагур зарч гэх. Тэгээ нөгөө хүмүүстэй ороод ингүүд энд байгаа гэж шүү дээ. Хандаас очиод болоод аваараа гэл. За урилга хүлээж авч ирсэн баярлалаа. Ямар ч одоо өвчин эмгээг завар байсан гэсэн зүгээр л үнэхээр бидний амьдралын хэв маяг чухал юм байна. Бид нэр өнөөдөр л яг одооноос тий энэ амьдралын тэнцвэртэй зөв хэв маягта анхаарахгүй бол бид нар ингээд бид нарыг магадгүй ирээдүйд хүлээж байгаа олон төрлийн өвчин эмгээг байгаа юм байна гэдгийг одоо эмч нартай ярилцуулганда улам сайн гэж ойлгож авч чинь энэ удаагийн ярилцлагаасан бас хүнтэй сайхан ярилцлага болсон гэж бодож байна. Баярлалаа танд. Баярлалаа. Урьж оролцуулсанд маш их баярлалаа.